Хамтрагч Лудай Дамсан. За сайн байцгаана уу? Намайг Төмөр Баатрын очир дээр гэдэг боловсрал суурилсан хөгжил төрийн бас байгууллагын үүсгэн байгуулагч тэргүүн юм хүн байна. За тэгээ өнөөдрийн энэ ном гэд гоё подкастын зочноор оролцож байгаадаа маш их баяртай байна. Тэгээд энэ удаагийн энэ нэвтрүүлгээр би 5 ном санал болгох гэж байна. За тэгээ эхний танилцуулах гэж байгаа ном маань болохоор энэ Өөдөө Тимүүл гэд ном байгаа. Энэ болохоор Sheryl Sandberg гэдэг Facebook-ийн үйл ажиллагаа хариуцсан менежер захирал ийм бүсгүйгийн бичсэн ном. Тэгээ энэ номны ач холбогдол нь юу вэ гэхлээр ер нь эмэгтэй хүмүүс нэлээд хоошоо суух магадaltaй байдаг. Өөрөөр хэлэх юм бол өөртөө маш итгэлгүй гэх юм уу та. Эрэгтэй хүмүүстэй харьцуулахад харьцангуйгээр энэ ганцхан би хэлээд байгаа юм шиг номон дээр нэлээд олон тийм судалгаанууд бас байдаг. Яг энэ шиг юм олон хийсэн Харвардын гэдэг юм уу том сургуулиудын их сургуулиудын хийсэн судалгаанууд дээр эмэгтэй хүмүүс эрэгтэй хүмүүсийн хоёрыг харьцуулаад зөвхөн хүйсийн солиод сэтгэлийн сонсоход хүртэл эмэгтэй хүмүүсийг хүмүүс нөгөө уламжлалт хэвшмэл сэтгэлгээгээр доош нь үнэлдэг. Эсвэргээр эрэгтэй хүмүүсийг дээш нь үнэл гаргаж ирдэг ийм судалгаанууд хүртэл байдаг. Тэгэхээр энэ номыг охтуудтай аавууд эсвэл бүсгүйчүүд маань ер нь заавал унших хэрэгтэй ном. Өөрөө яаж ингэж бид нар ч нөгөө үхий нэгдлийн үед амьдраагүй шүү дээ. Ямар нэгэн байдлаар эрэгтэй нан агнаад авчраад эмэгтэй тэрийг ингээд хоол болгоод хийгээд хүүхдээ хараа суудаг ийм нийгэмд амьдраагүй. Бид нар бол яг тэгш эрэгтэй, тэгш хөдөл мөрлөдөг, тэгш хүүхдээ өсгөдөг ийм нийгэмд амьдарч байгаа. Энэ нэг талаасаа эмэгтэй хүмүүсийг дөвлгээд байгаа хэрэг юм шиг хүмүүст ойлгогдчихж магадгүй. Гэхдээ эсэргээрээ юм байгаа уулна. Яагаад гэхээр эрэгтэй хүмүүс дээр нөгөө эдийн засгийн дарамтны илүү очичглээрээ бас хитрхи их санхүүгийн хариуцлага хүлээгээд дээрэс нь маш их стресст ордог. Энэ маань өөрөө эрэгтэйчүүдийн бас стрессийн их үүсвэр болдог учраас ер нь аль тал нь эмэгтэйчүүдтэй ч гэсэн дарамт өгөөд чи хүүхдээ харах хэвээр аяг тавг авах хэвээр гэрээ цэвэрлэх хэвээр давхар бас ажиллаа хийх хэвээр гэд хамаг үүргийг эмэгтэйчүүд төхөөс гэхээсээ илүү эрэгтэйчүүд нь бас санхүүгийн хамаг хариуцлагыг дангаараа ганцаараа үүрэх гэхээсээ илүү бүх хариуцлагыг тэнцүү үүрээд явчих юм бол эрэгтэй эмэгтэй аль нь сэтгэл зүйн хувьд бас тэнцүү тийм мэдрэмж тэнцүү гоё таашаалыг авах юм байна гэдэг ийм үднээс энэ номыг заавалж уншаарай гэж бас хэлэхээр байна. За дараагийн маань ном болохоор энэ миний өөрийн санаачилж гаргасан ийм хонхтой ном гэдэг ийм өөрхөн жижиг хонх цуцсан ном байгаа. Энэ ямар учраас энийг гаргасан бэ гэхээр бодит түүхтэй. Манай хүү том хүү маань 17 настай л та. Тэгээд нэг удаа за нэг 3-4 настай байлуу да ингээд дөнгөж юмтай танилцаал, ахуйтай танилцаа байжсэн нэг ороод ирсэн чинь шүдэнзээр тоглоод хөшигнийхээ болон шатаацсан суужсэн. Тэгээ би бүр тухайн үед үнэхээр шоконд ороод яаж гэрээ шатаачаагүй юм бэ гэд бүр аюултай адил үсээ би тухайн үед ийм ном энэ төр байгаагүй учраас YouTube-ээр өөрийг айцсаар нь жоохон ойлгуулах үүднээс бичлэг үзүүлээд ийм аюултай юм болдсон шүү миний хөө гэж хагаад сэрэмжлүүлж исэн. Тэгээ тэр үүднээсээ шүдэнзээр тоглох энэ тийм хүүхдний хүлд ороод эхлэхээр аюул осолд орчих гээд байдаг, гараа түлчих гээд байдаг, энэ тэндээс унчих гээд байдаг, юм мөргөдөг. За дээрэс нь энд бас эцэгчүүд сүүлийн үед нэлээд их ажиглагддаг болсон. Люкер хүүхдийнхээ толгойг аявих гаргаж яваад байна, хүүхдээ гаргаж яваад байна. Үнэхээр хариуцлагатай мундаг жолооч байж болно ээж нь аав нь. Гэхдээ хариуцлагагүй жолооч нартай нэг зам дээр явж байгаа гэдгээ бас маш сайн боддог байх хэвээр. Гинтийн осол хилж ирдэггүй. Тэгэхээр ер нь хүүхдтэй хайртай хүмүүс бол эрсдэлтэй зүйлсээс дандаа урьдчилан сэргийлж явах хэвээр. Тэгэхээр энд нийтдээ гадаах болон гэр доторх гэж 64 төрлийн юм аюул осол зүйлсээс ингээ хүүхдүүд өөрсдөө хараад зургаар харуулчаар бага насны хүүхдүүд маш сайн ойлгодог. Тэгээд 2-оос дээш насны буюу яг хүлд ороод эхэлж байгаа тэр үедний зургаар нь тайлбарлаа л ээж нь аав нь яриад өгчвөл хүүхдээ хамгийн гол нь эцэг эхчүүдийн хийх ёстой юм чинь эрүүл аюулгүй амьд байх ёстой. Тийм үндсэн үүрэг нь байгаа шүү дээ. Тэгэхээр энэ ном бол тэр нэлээд чухал юм хөөрхөн ном байт юм аа. За дараагийн маань ном болохоор улс төрийн философийн Nipkow Publishing-аас гаргасан юм улс төрийн философи гэдэг ном байгаа. Jonathan Wolff гэдэг зохиогчтой.
Энэ номыг ярих болсон шалтгаан юу вэ гэхээр ер нь улс төрийн мэдлэг нийт ирэг дээрээ би ерөнхийдөө нэлээд сул гэж ойлгохдیں۔ Яагаад тэгэхээр улс төрч гэхээр биднэрт одоо нүдэнд харагдаж байгаа хүмүүсээр бид нар төсөөлөд идэг. Энэ бол огтоос тийм биш юм байгаа. Уул нь бид нар энэ улсын иргэн болоод амьдарч л байгаа бол энэ улс болж байгаа бүх процесс, улс төрт болж байгаа улс гэж юу юм, төр гэж юу юм, төр засаглал гэж юу юм те, арслан засаглал гэж юу юм, дотроо хит ангилагдтыг ингээд ерөнхий улс төрийн мэдлэгтэй байх юм бол бид нар энэ улс төрт гарч байгаа хүмүүс хэн байхаас үл хамааран хариуцлагыг маш мэдлэгтэйгээр нэгтэг байх хэрэгтэй. Тэгэхээр энэ үүднээсээ бид нар яг би ганц сонгож авсан ном нь энэ л дээ. Гэх мэтлэн ерөнхийдөө энэ улс төрийн философийн талаар мэдлэгтэй байх юм бол бид нар хоорондоо ярилцахдаа бас нэлээд улс төрийн болон философийн нэг хэлээр ярилцах юм болов уу гэдэг тийм боталтой байдیں۔ Тэгээд энэ улс төрийн философи гэдэг номыг бас уншаад үзвэл онлын философчдын, улс төрийн философчдын гаргасан онлууд байдаг. Тэгээ амьдралтай нэлээд ойрхон буулгаж бичсэн ийм ном байдаг болохоор бас уншаад үзээрэй. Хамтрагч Лодойдам сан. За дараагийн ном маань болохоор копирайтер, за контент маркетер Гэрэл Дод ахын бичсэн юм ном байна. Тэгээ энэ номны нэр нь их сүртэй эсрэг хүүснээ найрах нууц гэд. Энэ ерөөсөө уул нь эсрэг хүүснээ найрах тухай ном гэж надад бол санагдаагүй. Зүгээр надад юу гэж санагдсан бэ гэхлээр энэ номыг эрэгтэй эмэгтэй хүн болгон унших ёстой ном гэж бодсон. Яагаад вэ гэхээр энд ерөөсөө нэг найрах гэдэг асуудал бол байхгүй л те. Энэ зүгээр сэтгэлгээний өөр тэр үнцгүүдээ хараад энэ эрэгтэй эмэгтэй хүмүүс хооронд юугаар ялгаатай юм бэ? Өөрийнхөө тэр одоо эрэгтэй хүнтэй би эмэгтэй хүн харилцлаа гэж бодоход энэ эрэгтэй хүний ялгаатай сэтгэлгээний онцлог нь юу юм бэ? Минийх юу юм бэ? Бид нар яагаад үл ойлголцол одоо санаа бодлын зөрүү үсээд идэм бэ гэдгийг бичсэн юм ном. Маш хөгжилтэй бичсэн ном. Уншаа сууж байхад бас Гэрэл Дод ах чи өөрөө нэг тийм хөгжилтэй маркийн хүн учраас ном нь бас ингээд уншаа сууж байхад айгүй хөгжилтэй инээсээр гал уншаад дуусдаг тийм ном байгаа. Тэр энийг эрэгтэй эмэгтэй бүх хүмүүс уншаасаа гэж боддог. Дээрээс нь энэний болон Викторийн ярьсан юм байгаатлагаа тий айл айлын завгүй яваад байгаа нь өсвөр насны хүүхдүүдэд зориулсныг хөлбөр гарах хэрэгтэй байна гэж боддог. Тэгээд энэ бол жоохон яг насан туршидтэй зориулж бичсэн ном. Энэний хүүхдүүдэд зориулсан боёо өсвөр насныхан зориулаад тэдний сэтгэлгээ хэл ярианд нь тааруулсан хэлбэр гаргахчвал зүгээр юм байна гэж бас Виктори уул нь бол ярьж байсан юм. За тэгээд энэ номыг заавал уншаад үзээрэй. За хамгийн сүүлийн ном маань болохоор энэ философийн хүрээлэнгээс гаргасан юм том зузаан нэвтрхий тойл байна. Амар хүнд. Философийн шин нэвтрхий тойл гэдэг. За түрүүн би хальтхан ярианда дурдсан нэг үг маань болохоор бид нар нэг монголчууд бүгдээрээ нэгдсэн ойлголтгүй байгаад байгаа. Жишээ нь би боловсрал гэдэг үгийг хэлэхэд тэнд боловсрал гэдэг үгийг шал өөрөөр ойлгодог. Энэ ойлголтын зөрүү гэдэг зүйл маань өөрөө нийгэм даяараа маш их үл ойлголцлыг үүсгэдэг. Тэгээ тэнд боловсралыг өөрөөр би энд боловсралыг өөрөөр ярьж байгаа боловсрал ягаад ч нэг зорилготой байхгүй байхгүй. Яг энэ шиг ийм маш олон үгнүүд байгаа. Нийгэм, үнэт зүйл, зарчим, философи гэдэг. Тэгэхээр энэ өөрөө Оросоос нөгөө дөрвөн бот ийм боловсролын нэвтрхий тойлыг нэгтгээд философийн хүрээлэнгээс нэг ийм зузаа нэвтрхий тойл болгоод аагаас яа гэд бүр ингээ гаргацсан байна. Энэ гол ойлголтуудыг философичд дэлхийн мундаг философичд болон эрдэмтдийн нөгөө гаргалгаа онлууд дээр үндэслээ тайлбарлсан. Тэгээ энэ чинээс бол нэлээд олон үгнүүд дээр бид нар нэг ойлголттой болох боломжтой. Гэхдээ мэдээж хорвоо дэлхий дээр байгаа бүх ойлголтыг энэ номонд багтаацсан гэж би бол хэлэхгүй. Гэхдээ ямар ч байсан үндсэн гол ойлголтуудаа энэ номноос авчих нь. Тэгээ энэ бол айл болгонд ч юм уу сургууль болгонд байж ах хэвээр ийм ном ном гэж би бодож байна. Тэгэхээр ер нь бид нэр философи дээр одоо ингээд боловсролын салбарт ч гэсэн ялгаагүй ер нь нэг ойлголттой болох нь цаашид бид нарын бас ирээдүгээ ингээд төлөвлөөд хоорондоо ингээд ойлголцоод явхад том суур юм аа гэж бас боддتي. За тэгээ саяны танилцуулсан номнуудыг аль болох та бидний нийгмийн амьдралд болон хоорондынхоо харилцаанд ирээдүйдээ
хэрэг болох болов гэсэн үүднээс амьдралд орох номнуудаас уншсан номнуудаас сонгож та бүхэн танилцууллаа. За тэгээ подкастынхаа төгсгөлд хэлэхэд ном сайн уншаарай. Тэгээд энэхүү гоё подкастыг та бүхэнд хүргэж байгаа хамт олонд бас дахин баярлалаа. Тэгээ та бүхэнд бас эрүүл энх сайн сайхныг хүсье. Баярлалаа. Баяртай.